Хичээлийн шинжил эхлээд 3 дахь өдрийнхөө нүүрэг үзэж байна. Тэгвэл орон нутгийн оюутнууд эхнээсээ дотуур байранд ороод эхэлжээ. Оюутны хотгонд байрлах мянган оюутны байранд л гэхэд 60 орчим оюутан төвхнөөд амжсан байна. Дотор байрны багшийн мэдээлж байгаагаар орон нутгаас эртэрсэн хүүхдүүдийг 25-наас байранд нь оруулаад эхэлсэн байна. Тэдний нэг нь Хөвсгөл аймагаас ирсэн Даваа Баяр юм. За Улаанбаатар хотод дараа 8 сарын 20-нд нэр ирсэн. Тэгээд бүрт хичээлдээ сургуультай бүртгүүлээд тэгээд байрандаа бол орсон байгаа. Тэгээд сургуультайгаа танилцсан байгаа. Энэ жил мянган оюутны дотуур байрны төлбөр 850 мянган төгрөг. Өнөөдрийн байдлаар нийслэлд 43 дотуур байр бий. Энэ дундаас мянган оюутны байр хамгийн сүүлд баригдсан Хямдхан гэдгээрээ онцлог байдаг. Энэчүүднээс өнгөрсөн хавар мянган оюутны байранд орох оюутнуудад сургуулиар нь дамжуулан квота олгосон юм. Тэгвэл квотад багтсан ч одоогоор дотуур байранд орж амжаагүй оюутнууд хэд хэдэн бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Тодорхойлбол сургуулийн төлбөр төлсөн баримт эрүүл мэндийн үзлэгт орсон байх ёстой юм а. Энэ жилийн хувьд мянган оюутны байрны нэг давхурт эрүүл мэндийн шинжилгээг авдаг болсон. Тиймээс дотуур байранд орох оюутнууд оюутны эмнэлэгтээ ирж шинжилгээгээ хийлгэж болох юм байна. За Монголын оюутны холбоо Монгол Улсын боловсролын сургууль хоёр хамтраад энэ оюутны мянган оюутны байр, оюутны өргөө байрыг менежментийн зохион байгуулдаг. Ингээд зохион байгуулахдаа бид яг бүртгэл тийм очир дараалал үүсгэлүүгээр дотуур байргүй болон одоо энэ оюутны байрыг баригдахад одоо оюутны одоо тавилгач гэдэг юм уу те энэ хөрөнгө оруулалт хийсэн сургуулиудын болгонд сургуулиудад хуваарлалтаар квот өгчдөг. Тэр нь сургуулийн захиргаа өөрөөсөө одоо Монгол Улсын их сургуульд хэдэн квоттой те Монгол Улсын боловсролын их сургуульд хэдэн квоттой юм. Яг тэр сургуулийн захиргаа энэ амьдрагч оюутныхаа хүсэлтийг тэндээ аваад зөвхөн энд оруулах л үйл ажиллагаа.